my camera is okay? Yeah. Turn on. Yes, okay? Yeah, okay. Who is the big boss in this area? You have to put your camera. Хятадаас шууд захиал. Shopee Hub цэг юм байна. За энэхүү ингээд Бразилийн алдарт бурхтын хотын амьдрал донд орсон. Тэгээд яагаад энийг бурхтын хот гэж нэрлэж ийн гэхлээр энэ хороолол руу орох юм бол бурхан руу явах одоо хамгийн ойрхон хот учраас буюу ингээд амь насаа алдах, буудуулах тий. За ийм учраас бол ингээд бурхтын хот гэж нэрлсэн байгаамаа. Тэгээд би Чили улстай одоо хүртэл байсаар байна. Тэгээд энэ 7 хоногт Чили улсынхаа бичлэгийг оруулъя гэж төлөвлөж ийсэн. Тэгээд энд нэг виз мэдүүлээд хүлээгдээд бас арай жоохон амжихааргүй байна. За тийм учраас өмнө нь би энэ Чилийн ойролцоох явж исэн улсуудынхаа бичлэгийг оруулж байгаа буюу одоо энэ удаад бол Латин Америкийн одоо Бразил улсынхаа бичлэгийг оруулж байна. Тэгээ өмнө нь үзчихсэн хүмүүс байвал бас дахин үзнэ. За үзээгүй хүмүүс байвал одоо бас шинээр үзээрэй. За ингээд надтай хамт ингээд хятадын үйлдвэрээс нь шууд гэртээ хөргүүлэн авах боломжтой Shopee Hub имэн. За мөн Монголын хамгийн том ажлын нэгдсэн платформ Занга имэн хамт байна. Ингээд бүгдээрээ бичлэгээ үргэлжлүүлцгээе. Занга цэг юм байна. Монголын иргэн бүрд ажлын байр. Бразил улсад ирсэн байна. Тэгээд Hello, my friend. орой Yes, Brazil. айгүй удаа явж ирдэм байна. Ингээд Турк руу 9 цаг нисээд тэгээ хүлээж байгаа. Тэжнээсээ 13 цаг нисээд тэгээ буудлын руугаа явах гээд нэг албан ёсны такситай яриад байл л да. Тэгээд одоо бол ингээд ингэж бичиж байна. Бичиж орчуулаад. my friend. Одоо ингээд надтай явахгүй бол гадуур бол маш эвгүй. Is it dangerous? Англи огт байхгүй. За ямар ч хэлсэн нэг danger area. Vamos. Can you give me some discount please? Яг үнэтэй явна гэдэг юм. Ди Brazilian money, okay? $100. Please. 100. Yeah, wait for me. I don't have money in ATM please. За энэ жолооч компани найлын гэсэн байдаггүй яа. My friends, e táxi ofício, o Elocap, I Centro, Visiri Brasília Money, 130 Brasília Money. Yeah. Where is this company? O Aerocop, pode Yeah, I want to go by official company. Yes, o Aerocop cost. Is it the same? Yes, 130 Brasília Money. Okay? За 130-аар явна гэ. За албан ёсны компани юм шиг байна. Энтэй тэгээ явчих та тэгээд. My friend, let's go 130, okay? За. Thank you. Окей. За тэгээд $30-оор буудлын руу мань хөргөж өгөх юм байна. Албан ёсны компани юм шиг байна. Энэ одоо Бразил чи шүн их эвгүй гээд байгаа шүү дээ. Энэ дээрэм тоноолтой. Ялангуяа гадны иргэдэд. За тэгээ буудалд очиод одоо энэ Бразилд бол би ерөөсө хоёрхан янзын бичлэг хийн. За нэг бичлэг нь бол одоо энэ улсын хамгийн сайн сайхан гоё юм юу вэ? Тэрийг нь гаргана. Нөгөө бичлэгээрээ бол энд нэг Рочинхо гээд гэмт хэрэгтнүүдийн одоо маш алдартай одоо дүүрэг байд юм билээ. Төр засагтаа захирагддаггүй тий. Одоо өөрсдийн гэсэн дэглэмээ тэнцээ ингээд өдөрлөл одоо нөгөө гэмт хэргийн өдөрлгүүд нь өөрсдийнхөө засаглалыг тогтооцсон. За тэр гудмаар явж үзнэ. Тэгээд ийм хоёр л үндсэндээ бичлэг хийнэ гэж. За энэ чи яалтчгүй албан ёсны такси юм байна. За ямар ч байсан таксиндээ суугаад явж байна. Тэгээ ядчийтл одоо ингээд айгүй шүн бууж таарах юм аа энэ нислэг мэн. Одоо ингээд шүний 1 цаг болж байна. Тэгээ хотын хөл хөдөлгөөн бол мэдээж бага байна. За тэгээд нэг буудалтаа очичвол маргаашнаас бол би хөтчтэй болчих юм байгаамаа. Өнөөдөр бол гол нэг хөтч маань тосож чадахгүй гэсэн. Тэгээд өөрөө ингээд ганцаараа явахаас аргагүй болж байгаамаа ингээд. За ямар ч албан ёсны таксинд суулаа гэж ойлголоо. Тэгээд манай таксины жолооч ах маань бол англиар ярихгүй юм байна. За тэгээд Бразил улсын маань иргэд бол португалаар ярина. Одоо Португалийн колони байсан. За тэгээд ингээд явж ин да. Тэгээд буудалтаа орчоод маргааш гадуур гарч эхэлнэ. Буудалтаа орж ирээ жигдэрсэн. Тэгээд хувц сундраа тайлаад сайхан лэптоп энтрээ гаргачлаа. Тэгээ манай энэ буудлын маань өөрөө жижигэн гэхэд арай дэндүү жижиггээ. Одоо энэ ингээл болоо. Миний буудлын өрөө. Ингээд ортой. За ийшээгээ ингээд шууд одоо
гар нүр угаах хэсэг ороод ирж байгаа. Тэгээ энэ жижигхэн энд нэг юм дүүшинд орё гэвэл ингээд дүүшинд орчин. За тэгсэн мөртлөө ингээд унт хорныхаа хажууд байгаа шүү дээ. Ингээд дээдлээ ингээд тус харалж бариаггүй. За энд тэгээд 0-той. За ингээд нэг айгүй хэмнэлттэй ийм жижигхэн өрөө байгаамаа. Тэгээ эн чинь бас хямдхан биш ээ. Өдрийн эн чинь $50 айгүй үнэтэй. За тэгээд маргааш эхлээд хамгийн түрүүнд тэр Рочинхо Фавело гэдэг тэр нөгөө аюултай хороолол руу очичин. Тэгээ нөгөөдрөөс бол ингээд энэ улсад байдаг өөр гоё мой далайн иргэн юу байна бас тэр мөрийг нь үзэн сонирхъя гэж бодож байна. Тэгээд маргааш уулзъя да. За сайн байцгаана уу? Ингээд Бразилийн Рио де Жанейро хотын нөгөө алдарт одоо Рочинхо Фавело гэдэг нөгөө хамгийн том гэмт хэрэгтнүүдийнх нь байдаг дүүрэгт бол ирсэн байна. За тэгээд Рочинхо гэдэг маань бол одоо энэ хэсэг юм билэ. Яг нөгөө Бразилийн хүнд гэмт хэрэгтнүүд байдаг. Тэгээд өөрсдөө энэ ч бол ингээд ноёрхлоо тогтооцсон. Одоо засгийн газар цагдаа нартайгаа байнга асуудал үүсгдэг. За энэ дүүрэгт ирсэн байна. Тэгээ энэ дүүрэгт бол мэдээж ганцаараа бол ирээгүй ингээд нутгийн хөтчтэй хамт ирсэн байгаа. Hello. And can you more close please? What's your name? Dave. My friends call him Dave the Plug. Dave. За энэ Dave гэдэг энэ залуу байгаа. Тэгээд мэдээж бол одоо энэ залуудаа би гарын бэлгээ бас гардуулнаа ингээд. Энэ бол ингээд Төмөн моол одоо худалдааны төвийн фотолог байгаа. Ингээд энэ фотологыг бас ингээд бэлгэл яа. It's my gift for you. Can you wear it tomorrow? Today please. Yeah, now. Yeah. За тэгээд мөн бас Төмөн моол их дэлгүүрийнхаа фотологноос гадна за Richmond Consulting-ийн гарын бэлгийн power bank байгаа. За тэгээд энэ power bank-а бэлгэлнэ. За тэгээд мэдээж бол энэ хороолол бол маш эвгүй хороолол. Тэгтээ бол ингээд ямар ч байсан нутгийн хөтчтэй явж байгаа учраас бас гайгүй баха гэж бодож байна. Ингээд Монрё даатгалаараа даатгуулсан. За мөн энэ удаагийн аялалд маань бол Energy Resource компани маань ингээд бас хүч нэмж орж ирсэн байгаа. За ингээд манай хөтөч маань фотолог өмсөж байна. Тэгээ энэ хөтчийг яаж олж авсан бэ гэхлээр энэ залуу маань өөрөө яг энэ нөгөө энэ гэмт хэрэгтнүүдийн хороолт нь өссөн юм одоо нутаг дошн юм билээ. Тэгээ н өөрийнхөө дошн дээр намайг дагуулж явах учраас бас гайгүй бахаа гэж бодож байна. Энэ Рочинхо дүүргийн талаар бол одоо янз бүрийн кино, ном зум их гарсан байт юм билээ. Одоо атад бүлэглэлүүд. За тэгээ нөхгүй энд ингээд энэ гэртээ шоу удаж байгаа дуулаад ингээд энэ хоёр давхарт байна гэж. За ингээд одоо бүгдээр тэр Рочинхо гэж энэ гэмтгийн одоо хорооллоор хамтдаа алхаж одоо сонирхъё. За тэгээд энэ нөгөө дүүргийн маань энэ доогуур нь бол харьцангуй энэ олон нийтийн одоо хөлийн газар болохоор харьцангуй ийм нөгөө гайгүй одоо гэж ойлгуулсан. Тэгээд яг хамгийн аюултай хэсэг бол хаана байна гэхлээр одоо энэчнээс дээшээ тэр өксөх одоо тэр яг дотор л хамгийн аюултай гэж байгаа. Энд бол зүгээр юм зумаа шүүрүүлэхээс биш өөр бол энэ нэг тийм юм уу дээр нь тонол бол явахгүй юм шиг байна. Hello. За энэ нэг ахнар нэг юм багаад байна. Юу болж байгаа юм бол та. What is it? Сабон. Сабон гэж юу юм бол та. За энэ юу вэ л та. Hey. Good luck. Thank you. За ингээд манай хөтөч байна. Энд ингээд. Oh, hello. За ингээд явж байна. За ийшээгээ ямар хүмүүс байна гэхлээр энд ингээд ахнар сууж байна. Hello. За нэг нэсэг гişэнэ. No camera. Okay, sorry. За хамаагүй ингэж явж болохгүй юм шиг шүү. Тэгээд энэгээр гээд өдөр бахан пив уусан хүмүүс байна да. Hey.
За нэг 2 пив авнаа. Só tem assim e latão. Só pegar garrafa e latão. Local beer. Is it a local beer? Essa daqui, duas dessa daqui. Quanto é essa daqui? За ингээд нэг жоохон халаалт хийх маягаар энэ доогуур хүмүүсийнх нь ер нь нэг зан арин шингийг ойлгож авнаа. Тэгж яагаад дээшээгээ орно. Гэхдээ дээшээ орохдоо бол би бичлэг хийхгүй мөлий шүү. Одоо дээшээ гэдэг нь тийшээ гэсэн үг. Яг нөгөө гол аюултай хэсэг нь юм байгаа ингээд. Hello. Hello. За нэг юм ах нар бас байна. Энэ мотоцикл Honda гэдэг чинь Япон мотоцикл юм байна да тий. Тийм байна. Honda гэдэг Япон мотоцикл байна. Окей. Окей. Thank you. За ингээд энэ Vamos pra cá, chama ele pra cá, por meio de ficar no meio da rua. манай хөтчийн үеэлийнх нь найз нь юм байна. It's okay, okay. Бэнэ ганц пив уугаад. How old are you? Quantos anos você tem? 28 anos. 28. 28. Oh, really younger. Yeah. Younger. What do you do? What's your job? O que você trabalha? Eu trabalho carregando móveis dentro da favela. Taking the furniture, people hire them to take the furnitures Transport. to the house because Transport. it's a hill, Não, mas a pé. Fala pra ele que é a pé. but they take it on the back Ah. because the cars can go up the Ah. hill. So the people who live here, they hire these guys take the furniture. За ийм юм хэлж юм л та. Одоо яг энэ фавелагийн яг энэ дээшээ бол машин гарахгүй. Яг тэр доороо зогсоод тэгээ дээшээгээ дандаа алтаж гардаг гэж байгаа. Тэгээд мань хүний хийдэг ажил нь бол тэр дээшээгээ ачаа үүрч гардаг ийм ажил юм байна л да. How much is your salary per day? Quanto é o seu salário por dia? Eu não tenho salário por dia, por quinzena. They don't have like Toda 15 dias. Revenue, only just revenue, Depends. average. Yeah. Depends the average. Yeah. How much is average? 750 por quinzena eu ganho. in average 750 reais for Seven- 15, each 15 days 1.500 por mês. or 1,500 for a month. For months, 1000 for months. За сардаа нэг 1000-ыг олдог гэж штэ. Тэгээ эднийхийг бол ингэх юм билээ. 600 төгрөгөөр үржүүлчихэд юу болох юм бэлээ. Монгол мөнгөөр. Тэгэхээр сардаа эцэн нэг 600 сая төгрөгийн орлого олдог ийм залуу байна. Have you ever been heard about Mongolia? What? Have you ever been about Mongolia? If he ever been there? Ever been heard? Você já ouviu falar da Mongólia? Mongólia já, país. lógico. Sim. Like, can you suggest me what countries I come from? What's Você your consegue nation? adivinhar de que país My ele é? face. Pela cara dele, preto. Não, eu não adivinhar na minha Se tu não conhecesse ele, só visse ele, tu acha que ele era de onde? chinês, China. japonês. China, Japanese. Japanese. Хятад юм уу? Япон юм шиг л харагдаж ингээд тэгж байгаа юм л да. You have a lot of friends in here. Você tem mais amigos aqui? Muitos amigos. Sou Alô. cria, fala pra ele que a gente. E born and raised here. Lot of friends. Yeah. За ингээд маш олон энчээ бол ингээд найзуудтай гэж. Тэгээ манай энэ хөтөч маань бас өөрөө энтхийн залуу байхгүй юу? Тэгээ энэ хөтчийг бол олж авах гэж одоо бүр маш их олон хоног манай одоо инх баяр гээд миний аяллаа гол зөвлөх хийдэг залуу маань ингээд бүр өчнөө барьцалцуудаа харилцаж яг намайг энэ фавелагаар явна гээд тэгээ ийм нутгийн залуу болж авсан юм аа. Тэгээ манай хүний чи үеэл ах нь бас энчэнэ байдаг бас гайгүй том нөхөр нь гэж байгаа. Nice to meet you, bro. Prazer em te conhecer. Good luck. I love Brazil. Okay, thank you. За би тэгээд яагаад энүүгээр ингэж пивууж яваад байна гэхлээр нөгөө сохрын газар сохор, доглонгийн газар доглон. When you finish this, Аа. you need to give this back. За шилээ буцааж өгөх ёстой юм байна. Ууж дуусаад. And can we go back? Yeah, come back. Let's go. Яагаад би ингэж нөгөө пив винтер ууж яваад байна гэхлээр одоо эн чинь яг ийм орчинд хааштай ирж байгаа тохиолдолд нөгөө сохрын газар сохор, доглонгийн газар доглон гихчээр ингээд нэг тийм яатсан жуулчин шиг биштэй нэг ингээд идрээс нэг айж майцсан ч юм уу тэгэж харагдах бол хэрэггүй юм байна.
За тэгээд харагдах юм бол эдгээр чинь нөгөө асуудал үүсэж эхэлнэ ш. Тэгэхээр алив эзэнэл ингээд нэг Бразилд байдаг хүн шиг нэг иймэрхүү байдлаар алхаад явах нь их зүйтэй юм. За энд бас хүмүүс даам тургалж байна. Даам байна. За энд бас даам тургалж байна шүү. Энэ өсчний газар юм шиг байх юм. Тийм байна. За. Өсчний газрын даам тоглож байгаа юм байна. За. Иймэрхүү. За тэгээд hello. Hello, nice to meet you bro. За ингээд манай залуугийн ус бол your hair is very good. Cool. За гоё өстэй залуу байна. За ингээд энэ фавела дүүргийн маань доогуур нь бол бас ийм одоо явган үний зам дагуу худалдаа 8 ус байна. Тэгээд hello. За нэг юм ахгүй хатны газар жижигхэн. Вау. Whisky. За whisky байна. Энд дахиад шарж байна. За ингээд өсч ингээд. За яг фавелагийн доогуурх амьдрал бол ийм байна. Одоо өөрөөр хэлбэл ингэсэн үг л дээ. Одоо монголоор ярил тэг нэг төв буудлын байдаг шүү дээ. Ингээд нэг үйлчлэгээ түүц мүүц айгу олон дэлгүүр эмийн самбан ингээд нэг жижигхэн зах махтай. Яг тэр хэсэгт нь одоо би яваад байна гэсэн үг. Тэгээд энэ ч бас юм мотоциклтай залуучууд бас байна. Эдгээр бол одоо нөгөө дээшээгээ хүн зөөдөг гэсэн үг. Одоо өөрөөр хэлбэл дээшээгээ одоо нэг түрүүн тайлбарж ойлгуулсан тэр хүртэл ингээд нэг мотоцикл машин яваад тэгээд тэрнээс дээшээ бол зөвхөн ингэж нөгөө алхаж одоо дээшээ гардаг гэж байгаа. Тэгээ энэ дүүргийн хорооллын хувьд бол одоо ингэж байгаа. Интернетээс уншсанаар яагаад ингэж цагдаа хуу түвшнийхэн энэ дээр байгаа нөхдүүдийг дарж чаддаггүй вэ гэхлээр энэ газар зүүн байшин нэгт айгүй хэцүү гэж байгаа. Ингээд айгүй нарийнхан зайтай ингээд орцсон. Тэгээ энэ ч ингээд битүү ерөөсөө энэ Бразилийн энэ тентийн гэр хороолууд нь бол ингээд бүр маавчаад битүү нөгөө зохион байгуулалтанд ороод тийм юу хөгжсөн. Одоо айгүй нарийн зохион байгуулалттай. Тэгээд тийм учраас ийшээгээ идэвхтэй бол орж иж дарж чаддаггүй гэж бол интернетэд бичсэн байгаа. За ингээд ерөнхийдөө энэ Бразил хүмүүсийг ажиглахаар нэг юм Европ царайтай. Одоо энэ хчиг ингээ харахаар тий Европ. Тэгээ нөгөө хэсэг нь ийм бор арьстай нэг ийм хүмүүстэй байгаа. Яагаад гэвэл Португалийн колони улс байсан. Тэгээ Португалийн колони улс байж байгаа зөндөө португалчууд энд ингээд үлдсэн байдаг юм билээ. Тэгээд ингээд ерөнхийдөө нэг ийм Бразил төрх бол биений одоо юуны хувьд хөгжлийн хувьд бас нэлийн биерхүү, ир эмгүү. Одоо ингээ харахад бол намханч бай, өндөрч бай. Нэлийн ийм биерхүү хүмүүс байгаад байгаамаа. Яа, ингээд дэшигээ юу арах нь. За би ингэх баг шүү. Одоо хөтчийнхөө үгэнд ороод бүр яг дээшээ тэр фавелагийн яг тэр гол хэсэг рүү н орохдоо бол бичлэг хийж чадахгүй баг шүү. Ягаад гэвэл бүр маш аюултай гэж манай хүч дахин санагдаад байгаа. Ягаад вэ гэхээр энд байгаа нөгөө гинт хэрэгтнүүчийн юм нөгөө нууц байдаг юм байна л да. Тэгээд ингээд янз бүрийн камерт хэрвээ өвтчих юм бол шууд одоо чамайг алах юм аюултай гэдэг байгаа байхгүй юу? Одоо ямар нэгэн байдлаар тэр хүмүүсийн царай мараа камерт ингээд өвтчих юм бол тэгээд тэд нар нөгөө өөрсдийнхөө бас аюулгүй байдлыг бодд юм уу? Тэгээ ягаад ч чи бол ийшээгээ бүр яг тэр гол руу орохдоо надад угаас анхааруулж хэлнэ гэсэн бичлэг хийж болохгүй. Зөвхөн энэ доод хэсгээр бол ингээ явахдаа бол бичлэг хийж болно гэсэн одоо ийм юу өгсөн байгаа надад зөвлөгөө. Hello. Obrigado. Hello my friend. What are they doing? She's my cousin too. What are they doing? What's his job? They work. They are promoted for a dentist. Promote for dentist. Dentist? Medicine. За шүдний эмнэлэг гэж ойлголоо. Medicine. Yeah. It is Braces. braces. Yeah. They promote.
За ийм промот гэдэг нь идэвхжүүлэлт хийж байгаа. Where is medicine hospital? Onde que é? Энэ юм байна л да. Ортопрод гэдэг ийм шүдний эмнэлэг юм байна. Тэгээд энэ шүдний эмнэлгийг промот хийж байгаа юм. What's your name? Gleji. Nice to meet you. Gleji. Messara, Gleji. How about you? Nine. Beautiful. Hi, sir. Okay. My name? Chegi. My name is Chegi. Can they guess my country? Where am I from? Can you ask to them? 자, 비 하나스 ирсэн бэ? Миний Korea? Not Korea. Não é Coreia. And second China, not China. 자, 개토끼는 석방스kin. Não deve ser Coreia. Korea. You know Mongolia? Se você conhece a Mongólia. I don't know. Yeah, I'm from Mongolia, Central Asia. What is the best things in Brazil? What's the what? What is the best things in Brazil? The what? Best things in Brazil. What is the best? The best of what? Best things. Qual é a melhor coisa do Brasil? 자, 멸치 담긴 거 이문유에. Os homens. What's the best things in Brazil? The first one say man. Man. 자, 멸치기 хамгийн гоё юм нь 멸치д ирчүүд. She say Brazilian beach, man. and she say that's her. Beach is in Copacabana. Right? They usually go to a beach now, like the beach I told you. That's 10 minutes away from here. And she told that best things in Brazilian man, right? She say man. За энэ охин бол 멸치гийн хамгийн гоё зүйл нь бол 멸чид ирчүүд гэж хэлж байна. За ийм бас сонирхолтой ирчүүдтэй танилцлаа. Охтуудтай танилцлаа. За ингээд жоохон дээшээгээ явъя. Янз бүрийн үйлчлэгээ юмнууд бол хаасайгүй байна. When you see guys like street guys like this, don't film it. Shoot guys. When you see guys like that, street guys, Street Don't guys. film them. Don't film. За. За бас энэ гудамжинд залуучууд руу хамаагүй битгий бичлэг хийгээрэй гэж байна. Хэдий одоо энэ Yeah, I These understand. guys, they might think you are undercover cop, undercover police guy. За ингэж л байна. Ингээд энүүгээр бас нөгөө юм залуучууд энэ янз бүрийн ингээд хүмүүс рүү битгий бичлэг хийгээрэй. Тэгээд бид нэр магадгүй ингээд цагдаад харагдахыг хүсэхгүй хүмүүс бас байж болно гэж. Үндсэн тавила буюу машин явахаа болоод тэгээд тэнд л бол хамгийн эвгүй одоо хэсэг гэж байгаа. Энэ Бразилийн бүр алдартай олон жилийн өмнөөс. За энүүгээр бол ингээд хогнуудаа ингээд ил задраа хийчихдэг юм байна энд. Баахан хог тэгээд хог түүж байгаа хүмүүс бас байна. За ингээд энэ хогоо бол энд ингээд овоолчт юм биш үү. За гудамжинд бас ингээд унтаж байна. За өөр энүүгээр юу байна? За болоо энэ бас одоо хамаагүй камермен мөрт бичвэл. За энийг туршаад үзэх нэ яаж онголтгийг. За туршаад үзэдэг. Хэ? Thank you. За нэг камер унтаа явж ирсэн нэг залуучууд юм яриа тэгээд пив авчих гинэ. Тэгэхээр пивийг аваад өглөө. Obrigado. Where have they born in? Only with Ceará. He's from the northeast, Northeast. another city, northeast. Another city. How about them? All of them. Don't born in this favela? Not born in. Don't like Ceará aqui. За энэ гурав бол яг энэ фавелад өсөөгүй маань. When
Talvez nós estamos aqui há muitos anos. They living here for many years. За тэгээ энэ фамилиэд бол олон жил амьдарч байгаа. How many years? We've been here for 4 years, 3 years, 2 years. 4 years, 3 years in favela here. За ингээ 2-оос 4 жил энэ яг энэ favela гэдэг нөгөө энэ хороолд амьдарч байгаа. Ингээ өөр газраас бол ирсэн залуучууд юм байна. Mas pode postar. Tipo, sem. Brasília, love Brasília. Eu tô falando, o meu foi cadeia muito. Foi vir pra За ингээд гудамжаар явхад бол хаас агуул пив уусан юм залуучууд байна. Тэгээд яг л адилхан ер нь юм сохрын газар сохор явахгүй бол болохгүй. Тэгээд энэ нэг ингээд нэг айцсан бандгандаа орцсон нэг хужаа аялагчиг ингээд явбал тэгээд илэг бариулна шүү дээ. Тэгээд ер нь тэгээд би чинь ингээд нутгийн бас энэ чинь гайгүй залуутай явж байгаа. Ингээд Түм мол брендийн фотолкийг мань өмссөн байгаа манай хөтөч. Тэгээд Түм молын захирал нь бас мандах гэдэг их мундаг ахгүй байдаг. Одоо миний энэ аяллыг бол хамгийн анхнаас нь эхлээд одоо Түм мол компани маань ивент итгэж бас тусалсан. Маш их баярлж байгаа. Mongolia. You know Mongolia. Aí tipo, Mongólia, esse bagulho. За би тэгээ энэ пив уулыг уухгүй зүгээр ингээ амтлаад яваад гол нь энэ хавьд байгаа одоо ингээ энэ хүмүүс те нэг юм юу л харагдаж болохгүй. Нэг хараач нэг юм дээрл хүчгээс ч юм уу нэг энэ харагдаж болохгүй л те. Яг л адилхан сохрын газрын сохор явахгүй бол. Tem tipo, canal do YouTube, esse bagulho. Yeah. Thank you bros. Thank you. Thank you. Thank you. Valeu, obrigado. Yeah. This way. За ингээд ямар ч байсан яг энэ фамилиад ирээд нэг 2-оос 4 жил болж байгаа өөр газраас ирж амьдарч байгаа бас энэ залуучуудтай танилцлаа. За хог бол ингээд үнэндээ задгаа байт юм байна. Ингээд ялааш авцсан амар үнэртэй биш. Ингээд яг явган үнэ зам дээр хогоо тавьцсан. Нэлээд задгаа хогоо ит юм байна. Тэр одоо энэ ингээд хавдаа алхаж явах цаанд биш шиг ийм амир хог биш тэл задгаа. За ингээд нохооны баас бол ингээд хаасаагүй жоохон хотын үед замаан биш үү. Ямар ч үсэн хог ачлтанд ирсэн. Яг ачиж байгаа юм байна. Хажуугаар нь хурднаар амар үнэр өмсч байгаа хогны үнэр. За манай өтөч мөн нэлээ ард. If you film the wrong guy with no permission, they will take your phone and your camera away. Okay. So be careful. Like Okay, I said, I will care. Сая нөгөө ингэсэн багхгүй яг бичлэг хийжсэн чинь нэг залуу шууд өөдөөс дургуцаад тэгээ би камера унтаасан. Тэгээд нэгэд яасан чи сая бас хөтөж дахиж хэлж байна. Одоо буруу залуучуудтай чи ингээд дүрс мөрсийг авчвал бас тийм л юм байна л да. Цагдаа магдаа юм харагдах дургу. Тэгвэл камер мемори чинь булаач хийшүү гэж байгаа. Тэр бүр дээшээгээ буюу одоо энэ ийшээгээ ороод бол бүр бичлэг хийж болохгүй юм билээ. Яагаад гэвэл амь насанда аюултай гэж байгаа. Тэгээ хөтөчийнхээ үгэнд бол мэдээж ороод явна л та одоо энэ чи дэлхийд гэмт хэргээрээ тэргүүлдэг ийм бусад явж бас дураараа авирч болохгүй. За манай хөтөч одоо яалчгүй бол бүдлээтэй гар юм ингээд авхан тутан дандаа таньдаг хүн. Би бас нэг найзан таарлаа гэнэ юм яриа зогсчлаа. Авхан тутамд тэрөөс юм таньдаг хүмүүс нь таарч шүү. За ямар ч гэсэн ингээд азар манай одоо их баяртай их баярлалаа. Нэг өчнөө өдөр Бразилиутай холбогдчихж одоо яг энэ фавела Рочино дүүргийн унган одоо босны нөхрийг олж авсан. Одоо бол энэ ихтэй өөр газар амьдарч юм билээ л дээ. Тэгээ үеэл ах нь бас энд байдаг нэлээд том нөгөө одоо бүлгийн гишүүн юм билээ. Үеэл нь. Тэгэхээр бол мань хүн бол энэ чинээ бол газартахгүй билээ. Тэгээд энтэйгээ би бол бас хамт байхад газартахгүй явчихаар байгаамаа. За дээшээ алхасаар байгаад одоо нөгөө төв зам дагуу алхасаар байгаад одоо яг нөгөө явган хүн ороод ингээд дээшээгээ цаашаа өгсдөг хэсэг рүү н орж чинь. Тэгээд энэ хэсгээс бол одоо камера цүнхэндээ хийгээд тэгээд утсаа цүнхэндээ хийгээд ингээд одоо алахгүй бол болохгүй гэж одоо хөтөч маань хэлж байгаа. Нэг утас камер ерөөсөө байж болохгүй цүнхэндээ хийгээд
Тэгээд цуг ингээд алхаад ингээд энэ нэг ганц айл майлаар оруулна. Тэгээд тэр нэг үеэл ахих нь одоо үеэлийнх нь бас нэг тэр энэ нэг бүлгийнх нь гишүүн юм шиг байна. Ингээд нөгөө дээрэм мэрэм хийдэг. Тэгээд тэдэртэй бас уулзахаар ингээд манай хүн бол ярьсан байгаа. Ингээд $300 уулзна. Yeah, now should I keep my camera? Yeah, now you need to be very careful because За маш болгоомжтой одоо a байх. few meters away is a drug spot, and we will see some За, одоо gangsters ингээд with дөрмийг machine дээр- guns, some soldiers over there. So I Буутай think ингээд байгаа. you have to put your camera down, or better, you wait here. I'll go first and ask permission for За би us бичлэг to хийвэлтэй go. урдчаа орж ингээд зөвшөөрөл авч иж хэлгүүлнэ гэд. because Яагаад гэвэл maybe if even if you go without the camera yeah. or with the camera down, if they Camera for аваад some ингээд reason ask to see your camera and see that you are filming, we get in trouble. So it's better if I go first. Камертай ингээд бол ингээд буруу зүйл If I go болно first гэж and ask хэлж for байна. permission. Эхлээд би ингээд зөвшөөрөл авнаа гэж байна. За тэгээ энэ хэсгээс эхлээд бол камера ингээд хөтчих үгэнд ороод унтраагаад цүнхрүүгээ хийгээд за ингээд явъя. Тэгээд одоо боломж гарвал бичлэг хийнэ. За годамжаар нь бичлэг хийж болохгүй ч ямар ч байсан нэгээл ороод ирлээ. Hello. Hello. What's your name? Цэги. My name is Glaubi. Glaubi. Hello. What's your name? Цэги. Hello brother. What's your name? Цэги. За ингээд нэг юм айлд ороод ирлээ. Тэгээд годамжаар нь яг алхахтаа нөгөө энэ хорол дотор нь бичлэг хийж болохгүй. Тэг амар юм байна. Гэхдээ ингээд яг алхахаар ийм хар тамхины нэг тийм өрмөц үүс мүс өнөрцсөн мансуурсан энэ тэр хүмүүс их явж байна. За энд ингээд ийм филетиктэй юм байна. Заасан айлыг сонирхъя. Яг одоо энэ аюултай хороолт амьдэрдэг айл. За ингэж дэшегээ гардаг байх нь байна. За. Гэл өдөр шөнөгөл пив ууцж байгаа юм да. Нэл пивнээ даа. Дахиад дэшегээ гарах нь биш үү? За тэгээ хороолт мань энэ чэнэс нэг ингэж харагдаж байгаа юм да. Okay, thank you. Okay, thank you. Яа. За энэ болохоор ингээд тагтан юм байна. Beautiful view, beautiful place. За ингээд тагтан дээр гараад ирж байгаа. За нэг ийм ах хүүгийн гэрээр орлоо. Is there many gangsters? Gangster. Many gun. Shotgun. Dangerous. За ийм аюултай хороолт. Яг юу л юм бэ? Ер нь бол түрүү нөгөө доогуур ингээд явж байхад бол их хайтаахан хүмүүс нь найрсаг байсан. За энэ дунд бол би нөгөө камергүй явж байгаа. Тэгээ яг бол харц марц бол маш эвгүй юм байна. Ер нь бол хэрвээ хөтчгүй ганцаараа явбал энд бол шууд буудуулах юм байна. Эсвэл бичлэг хийгээ ингэж явбал ер нь бол асуудалд орох нь бол ойлгомжтой юм байна. How old are you? Age. За хөтчмэн тэнд нэг юм яриа байгаад идэг. За ингээл Латин Америкийн гэмтэргийн хороол гэж юм байд юм байна. Бас л яг голоор нь ингээд энэ дундуур ингээд алхаад явах бол эвгүй юм биш үү? Нэл нөгөө хар тамхи үнэртэж шít нэг сонин содон үнэртэй нэг ургамлын шатцсан үнэр. Годамжаар нь бол хаасайгүй байт юм байна. How old is he bro? 16. 16. Are you going to school? Escola. School. High school. Yeah. What does he do? What's his job? trabalho? Eu trabalho, eu sou eletricista. Ele works with Em obra, electricity. mexo com obra geral. He do renovations. Sorry? Renovations. Renovation? Renovations. Renovations. Working on houses. Work on houses, building houses. Байшин барьдаг ийм ах үүстэй. Yes. Ele é da onde? Mongolia. Mongolia. You know Mongolia? You know Mongolia? Se você conhece a Mongólia? No. You never heard about Mongolia. Mongolia's big history. Genghis Khan.
Монголыг маань ингээд мэдэхгүй байгаад байгаамаа. Чи одоо дэлхийн тал байсан улс шүү дээ. За ингээд энэ балкон дээрх амьдрал бол ийм байна. За ингээд энд төрж өссөн бас нэг бодлоотой нөхөртэй хамт байсан тулдаа нэг айлаар орж чадлаа. За ямар ч байсан нөгөө хороол дундаа хулгайгаар бичлэг хийж чинь. Тэгээд энэ ийм юм байна. Энэ фавелагийнх ингээд тог захилгаан нь бүгд ийм хулгай юм байна. Хин ч ингээд мөнгө төлдөггүй гинэ. Тог нь хулгайтай ус нь бас мөн адилхан гинэ. Столын ингээд ус нь бас адилхан. Ерөөсөө эдгээр бол ийм нөгөө when they have a problem with the electricity, they have to fix themselves. The government will not come here to fix government it. Not come here fix it. So the тог захилгааны асуудал ингээд гарах юм бол the own residents. Тог захилгааны асуудал гарах юм бол the own residents have to come here and fix it. That's why it's all like тог захилгааны асуудал юм уу энэ сангийн асуудал гарвал засгийн газраас ирж янзлт өөрсдөө янзлдаг гинэ. За ингээд гэс нөгөө камера урахгүй бол болохгүй наа. За ямар ч байсан манай хөтөч маань тэгээд энэ фавелагийн одоо бас нөгөө дээрэмчин гангстерууд гэдэг одоо энэ нах цахихаа найзанд нь ороод ирлээ. Тэгээд ярилцаж болно гэсэн. Гэхдээ бол нүүр мөр царайгаа ил гаргаж бас болохгүй юм байна. Тэгээд now it's okay. May I whenever you're ready. Wrong my camera is okay? Yeah. Turn on. Yes, okay. Yeah, okay. Hello. Yeah. Hello. 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 What's your name? My name is Rituharo. Is beautiful. What's your name, brother? My name is Gabriele. Yeah, brother. Okay. Is here and still conflict policies or gangsters? Conflict. Yeah. I think Can you ask to them? Se ainda tem muito conflito entre o bandido e a polícia. Policies are conflict. Nowadays, not so much. Like 10, 15 years ago, it was more often. Nowadays, not so much. Still happens sometimes, but not so often. Offer. Okay. How do they make money? With guns. How do they make money Como with você the faz guns? dinheiro com as armas? Nós faz dinheiro através de roubo. Stealing, robbery, selling drugs. Robbery. Selling drugs, robbery. Хар тамхи зарж, тамхи ирж. За би бол эн чинь ингээд 300 ногоон төлчиж ингэж ярьцлах хийх одоо ийм юу яасан. Боломж бол авч байгаа. Тэгээд хар тамхи зардаг, дээрэм хийдэг, ингэж мөнгө одоо олдог гинэ. Who is the big boss in this area? Powerful big boss gangster. Quem é o maior chefe nessa área? O meu chefe nessa área, Pablo Escobar. Chief, what did he say? They call this guy. They don't like to say the real name. Жинхэнэ might нэрийг get in хэлж trouble, болохгүй. Тэгвэл алдаа болно. За ингээд энэ өдөртөгчдийн жинхэнэ нэрийг нууд юм байна. They call like they give the boss like name of like symbols like MJ, Michael Jordan, Escobar. Michael Jordan, Yeah, Escobar. Escobar. The biggest boss, Escobar. Ингээд юм байна. Яг өөрсдийнхөө боссыг бол жинхэнэ нэрээр нэрлэдэг. Тэгээд нөгөө Michael Jordan ч юм уу эсвэл нөгөө Pablo Escobar гэдэг нэг алдартай юу байдаг шүү дээ. Тэгээд team нэрээр бол нэрлэдэг гинэ. Тэгээд ингээд яг би зүгээр заахгүй харуулчих. Та бүхэн харуул ингээд энэ буутай тий гар буутай ийм автомат буутай ийм байд юм байна. Тэгээд үнэхээр бас энэ би барьцуул дэснийх ингээд зорж ирсэн бичлэгээ бол бас хийчлээ. Би яг энэ гинт хэргийн хороол руу норж байгаад бас яг энэ гинт хэрэгтнүүдтэй нэг уулзаж ярилцаж үзье гэж бодчихсон. Тэгээд ямар ч байсан энэ бичлэгээ хийлээ. Тэгээд гараад явхад тэр нь ардаас дэрэмдэж өрчих байгаа гэж бас бодчихжээ. Тэгээд гайгүй л хөдөө энэ нагацхын найз тэгээд чи одоо зүгээр ярилцааг бас мөнгө төлж байгаа шүү дээ тий. За do they know about Mongolia? Can you ask to them? What? Do they know about Mongolia? They do what about Mongolia? Yeah, they know about Mongolia. Se vocês sabem sobre a Mongólia, já ouviram falar Mongólia? Тэгээд Монголын тухай асуухаар ерөөсөө ингэж мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр
одоо ингээд юу гэдэг Латин Америкийн одоо Африк тус тийм байсан ингээд явхад Монголын талаар ерөөсөө мэдтгүү. Тэгээд энэ ийм юм байна. Би энэ гудамжаар нь явахаар хамаагүй бичлэг хийж чадахгүй байна л да. Тэгээд ямар ч байсан ингээд энэ нэг айлд орж ирээд бичлэг бол хийж бас ингээд боллоо гэж. Thank you to give me chance to meet them. Thank you for giving me chance to meet them. E ter conhecido, agradecendo pela chance que vocês deram de ir conhecer vocês. Thank you. Thank you and good luck your jobs you guys. Thank you. За тэгээд ямар ч байсан одоо орчоод ингээд гараад ирлээ. Одоо бүр доор ирсэн байна. Тэгэхээр яг хөө ийм л юм байна. Сэтгэлдээ хаваалцахад. За яг энэ нэг энэ дунд хүртэл нь одоо тэр хороолт руугаа гүн орохгүйгээр ингээд төв замаа дагаад ингээд дүгнэхэд бол алхаад ингээд бичлэг хийхэд бол асуудалгүй нэг юм Пакистан энэтхгийн нэг юм нарийн одоо нэг юм тэ замаар яваад ингээд худалдаа намаатай ингээд явж байгаа юм шиг ерөнхийдөө гайгүй. А яг сая нөгөө нэг камера хураагаад цаашаа ингээд алхаж хороол руу ордог. Тэр хороол донд бол эвгүй юм байна. Гэхдээ надтай бол нэг тийм айхтар юм зам таарсангүй. Яг ингээд ийм нарийн юугаар зүрт юм байна. Айгүй гудмаар ингээд айгүй нарийнхаа. Тэгэл ингээд ерөнхийдөө тэр хороолтын доторх гудамжинд ингээд пив ууцсан, хар тамхи хүнсдүүлсэн тий. Нэг тийм содон өвсний үнэр байдаг шүү дээ. Тийм үнэртэй ингээд залуучууд бөөндөө зогцсон. Тэгээ манай нөгөө энэ хөтөчмэн зайлууд урд ороод тэгэл ингээд яриад нөгөө нэг яваад байгаа. Тэгээ ингээд яг тэдэртэй ингээд зүрж ингэж явж байгаад тэгээ сая би нэг жоохон бүтлгүүтэж бас тэнцээр галтарч унаад ингээд гараа ус нэг жоохон эвгүй бэртээчлээ. За тэгээ яг хөө ерөнхий яг миний тэг ингэж санаж төсөөлснөөс харьцангуй гайгүй юм байна. Бас бүр тийм амар бол биш юм байна. Тэгээ яг тэр ингээд дээрэм мэрэм хийдэг гаруудны гүндээ амьдч хийдэг те цагдаагаас нууцаар тэгээд ингээд гарч орж дээрэм хийгээд тэгээд царай төрхөө нууцлах байлгадаг гэж одоо би тэр миний тэр уулцсан үеийн найзуудаас нь ойлголоо. Тэгээ ямар ч энэ бол миний хувьд ингээд хамгийн одоо анхны амьдралдаа анхны ийм Латин Америкийн улсын яг ийм гэмт хэрэгтэй гужмаар явсан одоо ийм туслага хөрвүүллээ. Hey my friend. Thank you. It's my first experience in gangsterhood. Thank you. No problem. I appreciate you for trust. I hope you have enjoyed. За. Тэгээ би одоо баярлалаа илэрхийлж байна. Энэ бол маш сайн зохион байгуулж өглөө. Өөрөө энэ нөгөө нутгийг болохоор ингээд ороод айд руу оруулж өгч байгаа. Тэр нөгөө үеийнхээ одоо тэр найзуудтай энэ гэмт хэрэгтэй бүлэгдүүдийг гişүүдтэй нь уулзуулж өгч байгаа. За тэгээд бүх ингээд яг сая тэр голомжин дотор ингээд яг тэр таарч байгаа ингээд бөөндөө цуглцсан залуусд ингээд тайлбарж яриад энийг ч өөрөө таньдаг. Тэгээ айгүй одоо сайхан сэтгэлтэй байлаа. Тэгээд ямар ч байсан барьцлалд ингээд энэ Favela Rechino гэдэг бас ингээд тэр баргийн одоо хүмүүс ордоггүй. Энэ гудамж руу ингээд орж бас ямар ч үзлээ. Тэгээд бичлэгээ хэвлүүлээд YouTube дээр оруулчихнаа.